За Монгол орны хувьд байгалийн бүслүүрээс хамаарат татмын хил гэж одоо ойлголтыг ойлгож болно. Өөрөөр хэлбэл татам гэдэг бол одоо тухайн усны сан бүхий газрын одоо эрг орчмын ус намрах газар, зүлэг, ширэг, намагтай тэр газар буюу одоо усан давтаж болох биз. Тэр газрыг бол татам гэж нэрлэж байгаа. 2014 онд тухайн байгаль орчны яамны одоо гол зорилго энэ татмын байгалийн хилийг зурулах гол зорилго бол улсын хэмжээнд усны сан бүхий газрын хамгаалтын бүсийг тогтоох гэсэн юм ажил эхлүүлэх үндсэн дээрээс одоо тухайн усны сан бүхий газрын татмын байгалийн хилийг эхний ээлжинд бол зураглаж тэр зургалсан татмын байгалийн хил дээр үндэслээд байгаль дээр байгаа тэр одоо ус намрах газар дээр нь үндэслээд одоо тэн дээр нь усны тухай хууль болон бусад хуулийн дагалдах одоо дэглэмийнхэн дагуу одоо усны сан бүхий газрын хамгаалтын бүсийг бол тогтоож тэр хамгаалтын бүсд нь зөвшөөрөх болон зөвшөөрөгдөхгүй зүйлсийг нь бол ард иргэдтэй таниулах ийм ажлыг бол эхлүүлсэн юм байнамаа. Монгол орны хэмжээнд 29 сав газар байдаг. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд бол зураглагдаж нийт татмын байгалийн хилээр бол 9.3 сая газар бол одоо татмын байгалийн хил байж болох юм а гэсэн одоо тойм зурвалыг бол гаргаж ирчихсэн. Яг хууль эрхцэн хувьд усны тухай хуулиараа бол татмын байгалийн хил одоо түүнийг үндэслээд усны сан бүхий газрын хамгаалтын бүсийг тогтоох энэ ажил бол хуулиараа бол ард иргэдийг үер усны одоо асуудлаас өөрчлөн сэргийлэх, дээрэс нь үндэсний усны аюулгүй байдлыг хангах гэсэн энэ үднээс бол усны сан бүхий газрын хамгаалтын бүсийг бол орон нутгийн одоо төрийн байгууллагууд ард иргэдийнхээ оролцоотойгоор хамтраад одоо хуулийнхаа хэрэгжилтийг хангаж чиг үүргээрээ бол ажилладаг байгаа. Монгол орн болон дэлхийн 100 гаруй орны нийслэлд энэхүү их дэлхийн цагийг өөр өөрийн сэдвээр өөр өөрийн уриалгаар бол тэмдэглэж байгаа. Зингээр нь үлдээе.